За үзэгчдээ EBS телевизийн сурчлага баг Улаанбаатар хотын хэв хашмал хунзрын үйлдвэр дээр ажиллаж байна. За тэгэхээр яг энэ цаг мөчид Орхон аймаг Эрдэнэт хотын хог хаягдлын менежментийг сайжруулах төслийг нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн оролцоотой хотогчуулах газартай хамтраад Орхон аймаг маань хэрэгжүүлж байгаа. За энэ төслийн хүрээнд иргэдийн бүлгийн оролцоонд түшиглэж хог хаягдлыг одоо их үүсвэртэнд бууруулах за ийм арга замуудыг бас хэрэгжүүлэх зорилготой богино хугацаатай ийм туршилтын төсөл хэрэгжүүлж байгаа. За тэгэхээр уртын гол баг дээр хэрэгжиж байгаа энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотод иргэдийн бүлгийг одоо энэ давхар бүтээгдэхүүн худалдан авч түүгээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч одоо ийм байгууллагуудтай танилцуулж байгаа. За энийг яагаад онцолж ярьж байгаа гэхээр та бүхэн за айл өрх албан байгууллага, хувь хүн одоо бүгд одоо дор бүрнээ хариуцлагатай байж хог хаягдaltaй хариуцлагатай хандаж хог хаягдлыг одоо давхар бүтээгдэхүүн гэж үзэж одоо ангилж сурах юм бол бид эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж хэрэглэгч болох хэрэглэгчээс үйлдвэрлэгч рүү шилжих юм бүрэн боломж болцоо байгаамаа. Хог гэдэг зүйл маань өөрөө эцсийн дүндээ одоо бүтээгдэхүүн болж эдийн засгийн эргэлтэнд орох ийм боломж олцоо байна. Үүнийгээ дагаад эх орондоо бид нэмэн хүртэх шингээсэн үндэсний үйлдвэрлэгч нар олноороо одоо хөгжих, олноороо түрэн гарах ийм боломж олцоо байдгийн байна гэдгийг инхүү сурвалжилгаар ингээ харуулахыг хүсэж байгаамаа. Зорьсон юм аа. За манай гол бүтээгдэхүүн бол барилгын арматур хөндөрүүлэгч буюу тулаасын төрлийн бүтээгдэхүүн байгаа. Нийт нэг 50 гаруй бүтээгдэхүүн байна. За үүнээс гадна бид бол нөгөө үндсэн түүхийдээ бид нар дахин боловсруулсан. Нүсэнд байгальд амархан задардгүй хуунцар хог хаягдлыг дахин боловсруулаад энүүгээрээ бид нар ингээ гаргадаг. За технологийн хувьд бол нэлээд сүүлийн үеийн бас нэлээд дэвшилтэй технологи байгаа. За тоног төхөөрөмжийн асуудлыг бид нар бол одоо Солонгос, Япон, Хятад гэдэг ингээ янз янзын чиглэлээр ингээ хангасан. Өнөөдөр бид нар бол ингээд үйл ажиллагаа явуулаад барилгын материал мөн түнчлээ одоо ахуй хэрэгцээний бараа материалаар одоо тодорхой хэмжээнд зах зээл ингээ хангаад явж байна. Бид бол одоо Эрдэнэтэд одоо ингээд хог хаягдлын чиглэлээр хогоо ангилаад ялгаад тийм ээ тодорхой хэмжээнд одоо ингээд түүхийн эдийн нөөц бэлдэх тал дээр хамтарч ажиллаж болж байна. Жишээ нь одоо ингээд энэ бүтээгдэхүүнүүдийг одоо манай хаягдал подон байж болж энэ хаягдал усны сав, тосны сав, хайрцаг гэдэг онцрог хэдүүд бол манай яг ингээд тодорхой үнийн тарифын дагуу бид ингээд авчнаа. Гэхдээ энэ донд бас нэг дэд үтсийн асуудал, тээвэрлэлийн асуудал тийм ээ нэг биднээс тухайн одоо түүхий давхар бэлтгээний төлөвчтэйгээ тохиролцоод ажиллах ёстой. Дээрээс нь бид бас дархны зам бас хурдаар шилтэнд орчосоо гэж хүсэж байна ер нь бол. Иргэдийн бүлгийн оролцоотой хог хаягдлын менежментийг сайжруулах төслийн багийнхан хаягдал гялгаруутыг дахин боловсруулан бохрын хуванцар кальцоо 100% битүүмж нөхөн жорлонгийн доторлогоо үйлдвэрлэгч Пластик Центр компани үйл ажиллагаатай танилцсан юм аа. Одоо манайх ерөнхийдөө Улаанбаатарын 3 том хогийн цэгүүд томоохон аж ахуй нэгжүүдээс гялгаруудаа таталтаа авдаг. За энэ маань тэгээд ерөнхийдөө хүрдгүү манайд ерөнхийдөө түүхийдээ хомсолт маш их ордог учраас хөдөө орон нутаг гэлтнээгүй аль ч сум орноос хүмүүс ирээд гялгараа манай дээр ингээд нийлүүлэх боломжтой. Хаягдал гялгар гэдэг маань ерөнхийдөө газрын хөрсөнд 300-аас 400 жил яг хэвээрээ байдаг юм учраас энийг ерөнхийдөө бүгдээрээ хөрсний бохирдлын эсрэг хэвтүүлээ аянд нэгтгэхийн тулд бүгдээрээ энд яг хинж байсан ирээд манайд гялгараа авчирдаг боломжтой. Манайх жилийн 4 улирал ингээд зогсолтгүй үйл ажиллагаа явуулдаг. Тийм учраас хэдий ч манай тавчраад өгсөн бид нартай байнгын холбогдоод авчирд өгөхөд манайх л дуртай хүлээж авнаа. Манайтай хамтарч ажиллаж болно. Бидний өдөр тутмын хэрэглэнээс үүсч буй хог хаягдлыг иргэн аж ахуй нэгж байгууллага бүр анхан шатанд нь ангилан ялгаснаар давхар түүхийн эдийг дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх бүрэн боломжтой юм. За үүний дагаад байгаль орчны сөрөг нөлөөлөл буурч хүрээлэн буй орчин сайжрах юм аа.